За сайн байцгаана уу, та бүхэн бичлэг үзэх өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр та бүхэн сэтгэл түгших хэмжээний талаар маш энгийн ойлгомжтой байдлаар тайлбарлая гэж бодлоо. За тэгэхээр сэтгэл түгших гэдэг бол нэг төрлийн сэтгэл хөдлөлийн зохицуул галзсантай холбоотойгоор үүсдэг юм байна. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр сэтгэл түгших төвчлийн шинжүүд нэлээд удаан хугацаагаар магадгүй 6 сар болон түүнээс дээш хугацаагаар үргэлжлэхийг эхэлнэ. За тэгэхээр сэтгэл түгших гэдэг зүйл яагаад үүсэж байгаа вэ гэдэг талаар маш энгийн байдлаар тайлбарлая. Тэгэхээр бид нар амьдралынхаа явцад ямар байдлаар за тохон төвөгдөх юм уу те годомжинд явж байгаад тохон төвөгдөх тохиолдол гарч ирсэн байдаг. За тэгэхээр одоо тохон төвөгдөх үед хүн төвчлэн хоёр төрлийн сонголт гардаг ш. Нэг бол төвчлэн зүгтах эсвэл тэр нохотой барьж аваад ноцолдох ч юм уу те. Тэгэхээр сэтгэл түгших хэмиг үүсэж байгаа хоёр үндсэн шалтгаан болохоор зүгтах эсвэл тэмцэх гэсэн механизм дээр суурилж авдаг. Тэгэхээр бид нар өөрийн мэдлгүүл ингээл нохотой аюултай зүйл. Нохоо гэдэг нь нэг төрлийн аюултай бидний амьнаас эрүүл мэндэд занал хийлж байгаа зүйл тийм ээ. Тэгэхээр энэ зүйлээр тулгуур хүн өөрийн мэдлэг инстинктээрээ зөнгөөрөө хариу үзүүлдэг. Тэрний хвчлэн зүгтдаг тийм ээ. Зүгтах гэдэг хариу урал. Тэгэхээр бид нар зүгтчих хавцтай ингээл зүрх мөрөгдөлсөйл, амьсгаа тавчтаал тийм гар анги салганаал тэгэл өөрийн мэдлгүүл ингээл амар өндөр хашаа машаагаар давцсан. Эсвэл чонгийн орой дээр гарцсан ч юм уу. Маш их хүч гаргацсан байдаг тийм ээ. Тэгэхээр энэ одоо хариу уралыг зүгтах гэж нэрлэдэг. Тэгэхээр энэ үйлдэлийг бид нар хар аяндаа эсвэл өөрийн мэдлэг гаргадаг. Тэгэхээр бид нар ингээд таагүй орчинд очихороо ингээд зүгтмаар санагтаад эсвэл гармаар санагтаад тэгээд тэр мэдрэмжийн болохоор хөвчлэн зөнгөөр хийгдэж байгаа зүйлүүд байдаг. За тэгэхээр хоёр дахь хариу урал нь болохоор тэмцэх. За өнөөдөр бид нар ингээд аюултай зүйлтэй тулгараад яах ч аргагүй тохиолдол орсон үед тэмцгээс аргагүй байдал болдог. Жишээ нь одоо нохоо эсвэл муур эсвэл энэ амтанд хөөгцсөн үед хулган ч юм уу те муур хулганы араас хөөж жагаад хулган баригдчих юм бол аргагүй байдлаар тэмцдэг. Тэр нь одоо жишээ ингээд муур одоо хулган жичин гэсэн муурны эсрэг ингээд гараа аралзуулаад эсвэл хазах гэдэг ч юм уу те. Тиймэрхүү байдлаар өөрийгөө хамгаалах гэж оролддог. Тэр энэ ч гэсэн яг хөхтөн амтан бидэрт адилхан одоо үүсдэг зүйл. Тэрээ бид нар ингээд аюултай нөхцөлөд орох юм бол тэмцэнэ. Тэгэхээр энэ зүйл нь болохоор ямар дааврын оролцоотойгоор явагдаж байгаа вэ? Адреналин гэдэг даавар бөөний дэд тулчгаас ялгардаг. Тэгэхээр энэ бөөний дэд тулчгаас ялгарч байгаа даавар болохоор аюултай нөхцөл байдал үүсэж байгаа. Тэгэхээр бидний стресстэй үед одоо аюултай цаагүй нөхцөл байдалд одоо орох үед энэ адреналин буюу энэ кортизол гэж нэрлэгдэх стрессийн даавар нь бөөний дэд тулчгаас ялгарна. За тэгэхээр бөөний дэд тулчгаас энэ стрессийн даавар адреналин ялгарх үед бидний бүх эртэн тогтолцоо бэлэн байдалд орно. Аюулаас хамгаалах байдалд орно. Тэгэхээр бид нарт сэтгэл түгшлийн үед илэрдэг шинжүүд нь болохоор яах вэ? Ихэвчлэн зүрхтэй холбоотойгоор илэрдэг. Зүрх дэлсэн, зүрхний хим алдагдана, тэ артерийн даралт гисэн маш хэмжээний цусыг булчин руу шахна, тийм ээ. Тэгэхээр бидний амьсгаа ингээд давцаад тэ их олон удаа өнгөц амьсгалдаг ч юм уу, тэ эсвэл ам атдаг ч юм уу гэдэг бид нар өөрийнхөө нөөц уулзаа маш ихээр ингээд шахаж эхэлдэг. За тэгэхээр хүн байнгын стресстэй, байнгын төвшүүрийн мэдрэмжтэй, айдсан мэдрэмжтэй байх юм бол энэ даавар нь ялгарсаар байна гэсэн үг. Тэр энэ даавар нь одоо магадгүй удаан хугацаар өдөр болгон ингээд төвшүүрийн мэдрэмжтэй, өдөр болгон стресстэй байх юм бол явандаа энэ эргэтийн систем бие махбодд одоо таагүй үйлчлэгтэй болж эхэлдэг. За жишээ нь сэтгэл түгшилтэй хүмүүс хамгийн ихэд ээлдэг шинж бол зүрх маш өвдөлттэй. Зүрх ингээд таагүй болчтой. Эсвэл хим алдаад байгаа юм шиг. Хим алдаад байдаг те. Тэгэхээр хүн яах вэ гэхээр зүрх толохгүй болчиход байгаа юм байна. Тэгвэл зүрхний хвч үзүүлээ. Зүрхний хвч нэлээд болоод ингээд оншин тодорхой ингээл. Яг яасан юм бол тоо. Тэгээд зүрхний бичлэг хийгээд, тэг шинжилгээнүүд хийгээд үсгэхэр тэр хүнд ямар ч зүрхний өөрчлөлт байхгүй. Та зүрхний өөрчлөлт үнэ та стресснээс болж гэсэн байна гэсэн онш гардаг. Тэгэхээр энэ бол нэг төрлийн шинж юм. За тэгэхээр өөр хүмүүст яах вэ? Ингээд амьсгаа давчтана ингээд өөрийн мэдлүүл өнгөц амьсгалаад байдаг ч юм уу те. Зарим хүмүүсийн хоолон гороосоос болоод яах вэ? Тоол итгэхэд хэцүү, юм залхихд хэцүү гэдэг ч юм уу те. Эсвэл зарим хүмүүс ингээд ойрхон шийгээд байдаг гэдэг ч юм. Энэ яг биеийн махбодын талаас илэрж байгаа шинжүүд. За нөгөө талаас тухайн сэтгэл зүйн шинжүүд илэрнэ. Тэгэхээр сэтгэл зүйн шинжүүд нь болохоор анхаарал төвлөрөхд хэцүү болчихно. Ингээд юм яг шийдэж ингэж яхад ингээд юмд яагаад байгаа л те. Ингээд ерөөс юм төлөрч чадахгүй. Юм хийхээр л ингээл бушуухан гардаггүй юм санагдаад те. Тэгэхээр энэ яарад байна гэдэг бол нэг төрлийн сэтгэл түгшлийн үед одоо илэрдэг хариу урлын шинжүүд. За тэгээ санаа зовсон бодлууд. Маш удаан хугацаар үргэлжлэнэ. Одоо энэ тэгчих болов, тэр итгэчих болов гэл
удаан хугацаанд юмас санаа зовох юм бол тэр санаа зовсон мэдрэмж нь эргээд тухайн сэтгэл төвшөлт болгож нэмэгдэнэ. Их удаан санаа зовох юм бол толгой өвддөг ч юм уу, зүрх тэсдэг ч юм уу те таагүй болж эхэлнэ. Тэгэхээр бид нар энэ сөрөг таагүй бодлыг арилгаж явах хэрэгтэй. Тэр байдлаасаа гарч явах хэрэгтэй гэсэн үг. За тэгэхээр өөр бас илэрч болох сэтгэл зүйн шинжүүд нь болохоор сэтгэл хөдлөлтөй холбоотойгоор үүсч болно. Жишээд хүн тодорхойгүй байдалд удаан хугацаанд байх нь эргээд сэтгэл төвшлийн мэдрэмжийг өгдөг. Тэгэхээр тодорхой юмыг тодорхой болгох гэдэг ингээд нэгтаад байдаг, шалгаад байдаг заамглууд нь бас сэтгэл төвшөлтэй холбоотой байж болно. За нөгөө талаас их юм бол anger issue буюу одоо маш их уурладаг хүмүүс. Төргөө ууртай, тийм юмд болохоор ингээд уурлаа цохолтаал ингээд яараал гэдэг ч юм уу тийм. Уурлах гэдэг бол бас нэг төрлийн стресстэй холбоотой үүсч бас сэтгэл төвшлийн энгийн бас нэг шинж. Тэгэхээр эдгээр шинжүүд нь 6 сар болон түүнээс дээш хугацаагаар үргэлжлэх юм бол доктортойгоор үргэлжлэх юм бол хүний бие махбод бас тархины энэ одоо бүтцүүдэд өөрчлөлт өгч эхэлдэг. Тэгэхээр энэ үед болохоор хүн их хэмжээний одоо сэтгэл төвшлийн мэдэрснээр за жишээ нь одоо паникт орж болно. Паник гэдэг нь бас сандрах байрал гэсэн үг. Тэгэхээр их хэмжээний одоо юу юм бод ингээд хүний бие махбод бүх бие махбод нь чангараад өөрийн одоо контролоо өөрийн хяналтаа алдаж эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр энэ бол бас нэг төрлийн хүндрэл нь байж болно. Тийм болохоор бид нар сэтгэл төвшөлтийг эрт илрүүлж, эрт онцлох нь маш чухал байдаг. За сэтгэл төвшөлтийн үндсэн эмчилгээ нь бол сэтгэл заслын эмчилгээ байдаг. За зарим тохиолдолд ирэхэд бол эмийн эмчилгээтэй хослуулж болно. Тэгэхээр үс үг гэхээр сэтгэл төвшлийн зэргийг гаргаж ирээд одоо онцлогооны сорил хийгээд за хэрвээ хөнгөн үед байх юм бол эмийн эмчилгээний шаардлага байхгүй гэсэн үг. Тэгэхээр сэтгэлийн хөдөлгөөнд докторжуулдаг эмийн эмчилгээ шаардлагагүй. За дунд болон түүнээс дээш дунд эсвэл хүндөвтөр зэрэг үед заавал ихэд эмийн эмчилгээ шаардлагатай болж эхэлдэг. Энэ болохоор тухайн хүний сэтгэл төвшлийн зовирыг багасгах болон эмчилгээний одоо энэ хугацааг богиносгох бас үйлчлэгтэй байдаг. За тэгээд сэтгэл заслын эмчилгээ заавал авах хэрэгтэй. Тухайн хүний магадгүй сэтгэл зүйн гэмтэлтэй холбоотой үүсэж байгаа юм бол эсвэл архаг стресстэй холбоотой үүсэж байна уу? Шалтгааныг заавал тодорхойлно. Тэгэхээр сэтгэл төвшлийн шалтгаан их олон янз төрөл байж болно. Тухайн хүнийхээ тулсан амьдрал, өссөн орчин тэ ямар одоо зүйлүүдийг үзэж туулсан байна гэдгээс шалтгаалаад ондоо асуудлууд байна. Тэгэхээр тэр зүйлийг яах вэ гэхээр сэтгэл заслын эмчилгээний тусламжтайгаар шалтгааныг илрүүлээд тэн дээр сэтгэл заслын эмчилгээ хийх юм бол сэтгэлийн төвшүүд ихэд бол эмчлэгддэг. За ингээд сэтгэл төвших хэмжээний талаар энгийн ойлгомжтой байдлаар тайлбарлахаа орлоо. За ингээд манай бичлэгтэй хамтаагаараа дараагийн бичлэгээр дахиж уулзлаа. Баярлалаа.